За тэгэхээр санал хураалтанд 82 гишүүн оролцож 44 гишүүн итгэл хүлээлтийг дэмжсэн, 38 гишүүн дэмжээгүй дүн гарсан байна. За тэгэхээр бүтэгийн тухай хуулиараа нийт гишүүдийн олон буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал тогтоол дэмжигдэхэр байсан. За тийм учраас улсын их хурлын нийт гишүүдийн олонх Монгол улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын төслийг батлаагүй гэж үзнэ. Батлаагүй тул Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцож Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай улсын их хурлын тогтоол батлагдсанд тооцноо. За тогтоолыг уншиж танилцуулъя. Монгол улсын их хурлын тогтоол Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай Монгол улсын үндсэн хуулийн 44-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102-р зүйлийн 102-ийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол улсын их хурлаас тогтоох нь. 1. Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрднийг огцорсонд тооцохгүй. 2. Шинэ ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажиллаа гүйцэтгэж байхыг Лувсан намсрын оюун эрдэнд даалгасгав. 3. Энэ тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрцгөө. За тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Алга байна. Эцсийн найруулгыг сонсон тооцлоо.